зам цэгийн таараад цэгийн ангиас гарч ирсэн. Машинтай зэрэгүүл ядарч байгаа шүү дээ. Машин харсан хүч төхөөлөд байна. Энэ хөтөл явчлаа. Баярлаа. За одоо энэ нэг хонох болоод усамсан дөрөв. 6 нүгсэн харсан. Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн минь төргийг намайг Батгалд явч байна гэдэг. 5 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэлх дуутай аяллаа эхлүүлээд өнөөдөр 27 дахь өдөр явж байна. Яг одоо л Хятадын газар нутагт ирсэн байна. Аяллаа явцад Монголд бол ер нь жилийн 4 улирлаа үзсэн. Цастай, бороотой, цасан шуургатай, байнгын салхитай, ер нь бол салхийг байнгын сүрж явсан. Тэгээ ер нь дулаахан өдөр бол маш ховор байсан да. Өглөө гараад дулаахан явж идэл өдөр нь цасаар шуурах юм уу те. Энэ хүн нөхцөл байдал бол хэдэд орсон. Ихтэй бол тэр болгон бол миний хувьд бэлтгэл болсон л гэж бодож байна. Ингээл дугуйгаа жигээл 10 км яваад нэг амрахтаа бол байнгын жижиг сажиг юм идээд ер нь юм ууж байгаа. Бодит байдал дээр гараад яг ямар байх болоо гэсэн санаа зовсон үе бол байгаа. Тэгээд яг бодит байдал дээр гарсан аяллаа явцад бол ер нь бол ямар ч тийм асуудал гараагүй. Би яг бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Тэгээд дээрэс нь яг ингээд жилийн 4 улирлалт эрсдэс уур амьсгалтай энэ дээр цаг уурын нөхцөлд одоо майхан сав тэгээд дээрэс нь шок эдгээр зүйлс бол амар чухал байсан. Тэгээд газ хоол хүнс хийхдээ бүгдэнд газ даарж ирэл газаа хасаагаад халуун хоол идэл дулаахан шокнд дуунтах бол надад бол маш их хэрэгтэй зүйлс байсан. Тэгэл энэ аяллаа бүхэл хэрэгтэй зүйлсийг маань турбо тентээс ивент гэсэн. Яг энэ бүх зүйлс маш их хэрэг болж байгаа. Тэгээд турбо тентийн хамт олонд маш их баярлаа. Дээрэс нь энэ аяллаа бэлтгэлийг хийхин тулд бас өмнө нь аялд явж исэн дугуйтай аялагч нараас зөвлөгөө авсан. Тэр бүх хүмүүст маш их баярлалаа. Бүх зөвлөгөө нь маш их хэрэгтэй болсон. Өөрийн судалж мэдсэн тэр бүх зүйлсийг ер нь ингээд бүгдийг нэгтгээд тэндээсээ гаргасан бэлтгэл маань ер нь бол маш сайн. Бараг өөртөө бол үнэлгээ тавихаар тийм сайн бэлтгэл хангасан гэж бодож байгаа. Тэгээ замдаа нэг Итали нэг Бразилтэй таарсан миний ер нь ачаа дугуй тэгэл ер нь миний бэлтгэл хангасан зүйлсийг хараад ер нь бол дуу алдчихсан. Замд бол ер нь маш өөдөөс явж байгаа машинууд гэрлээрээ төхөөд гар даллах. Тэгэл надтай зурж байгаа машинууд ер нь ус ундаа тий ямар нэгэн зүйлс ингээл яг ядарч яхад өөх тий тэдэр нь айгуу гоё дим болж исэн. Айгуу гоё үгсийг хэлж исэн. Тэр болгонд ингээд урамшаад тэгээд яг одоо яг энд ирсэн байгаадаа л өөрөө маш их бахархаж байна. Тэгээд тэдгээр зам таарсан сайхан сэтгэлтэй бүх хүмүүстээ маш их баярлаа. Хэл гарахад баг зэргийн хүндрэлтэй асуудлууд гарсан. Яг дугуйтайгаа гарна гэж бодож исэн боловч яг манай хэлийн байцаагч нар Хятад талаас асуусан. Хариу ирэхээр яг та дугуйтайгаа гарч олноо, нэвтэрч олноо гэсэн. Тэгээд би тэрийг хүлээгээд 3 цаг болсон. Тэгээд ер нь хариу ирэхгүй удсан учраас автобусанд суугаад дугуйгаа ачуулаад ер нь хэлээр нэвтэрсэн. Тэгээ яг хэл дээр шалгалт ачаа бараа шалгалт тэгээд миний дугуйг ер нь харчаа хаашаа явах гэж байгаа тий. Ингээ Хятадаар хэд хоног явах уу? Тэгээд яг ямар зорилготой явж байгаа. Тэгээд ер нь миний ачаанууд ер нь айгүй их гаргаж очих юмнуудыг харсан. Энэ юу вэ? Энийг гаргаад үзүүлээч. Ер нь ачаа нилээ задлсан. Гэтэ бүх зүйл хийвэн. Бүх зүйлийг авч гарч чадсан. Миний ачаанаас нэг зүйлийг авч үлдээгүй. Тэгээд ер нь хэлийн байцаагч нар ингээ яг дугуйтай аялаад ийшээ ингэж англи руу явж байгаа гэхэд бүгд л ер нь эрхөө уруугаа залгаад ер нь айгүй тэр надад айгүй сайхан санагдсан. Одоо ийшээ болохоор би өрөмчөөр дайраад Кыргыз орно. Казахстан хэл. Тэгээ Казахстаны хэлээрээ Узбекистан, Туркменистан, Иран, Турк гэдэг тэр Европ руу орно. За тэр Турк хүртэл одоо л 7900 км явах ёстой. За ер нь бол зорьсон газраа л яг 12 сардаа л очих واخ. Очно гэсэн төлөвлөгөөтэй байна. Яг одоогоор бол зам сайхан тэгээ нэг өксөр уруу байхгүй. Ер нь миний бэлтгэлжилт ер нь айгүй жигдрээд ирсэн болохоор өдөрт бол айгүй сайн жийж байгаа. Ер нь бол замдаа нэг тэгж ядарч сутраад байх юм байгаагүй. Сэтгэлээр ундах зүйл гараагүй. Яг л зүгээр яг би нэг хийх ёстой юм шиг санагдчихаа. Хийх ёстой юм шиг бас ингээд зүгээр л өдөр тутмын байнгын хийдэг зүйлийг хийж байгаа юм шиг тийм энгийн санагдаж байгаа. Тэгээ сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ хамаагүй өндөр байгаа. Тэгээ би бэлтрийн хувьд, би махтын хувьд ч гэсэндээ хамаагүй одоо юу гин ядралт багтай. Тэгээд
ер нь сайн байгаа гэж хэлж болно. Тамир өмнө ер нь 10 жил спортоор хичээлсний аш тус яг энэ дээр гарч ийн гэж би харж байгаа өөрийгөө. За өдөрт хамгийн ихдээ би бол 130 км туулсан байгаа. Тэгээ ер нь хамгийн багадаа гэхэд бол ер нь за нэг салхи шуурхтаа өксүр гэдэг ер нь хэцүү өдөр байх юм бол ер нь 80 км замыг туулсан. Ер нь хүмүүст нэг зүйлийг хэлхийг маш их хүсэж байна. Эх орноороо сайхан аялаарай. Тэгээд бид нар ч одоо эх орноороо аялна гэхээр гол ус те нуур барааддаг. Ер нь байнгын машинтай иш тийш явдаг. Тэгээд эндээ очиод нэг амрах нэртэй ер нь тэ жоохон ядранг байдалтай характер суух ч юм уу те нэг тиймэрхүү байдалтай амардаг. Тэгээд яг иймэрхүү байдалтайгаар биш ер нь дугуйг ер нь амьдралдаа оруулж ирээд дугуй унаад бас эрүүл мэндэд анхаарад тэгээд тэрнийхээ хажуугаар бас дугуйгаа машиндаа ачаад те яг гоё Монголынхон үзэсгэлэнтэй гоё газрууд дээр заавал хол гэхгүй нэг 10-20 км яг дугуйны хурдаар очин тойрноо байгаль дэлхийгээ мэдрээд үзүүл ер нь үнэхээр гайхалтай мэдрэмжийг бас кайфыг тэгээд өөртөө бас гоё дурсамжийг бүтээх болно. Дугуйны хэрэглээг ер нь дэлгэрүүлээ те. Манай хот чи ямар их маш их машинтай тэгээд төгжрөл стресс тийм болохоор ер нь дугуйны хэрэглээг маш их дэлгэрүүлээ. Аялал зугаалга иймэрхүү зүйл дээр ч гэсэндээ дугуйгаар бас ингээд иш тийшээ заавал хол гэхгүй дугуйгаа очиод гоё дугуйны хурдаар эргэн тойрноо мэдэрдэг. Тиймэрхүү зүйлсийг ер нь залуучуудаа мэдрээрэй гэж зөвлөе. Тэгээ ялангуяа оюутан залуустаа зуны амралтаараа ядаж 7 хоног ч юм уу те 2-3 өдөр ч юм уу хамаагүй нэг удаа найз нөхдөөрөө эсвэл ганцаараа ч хамаагүй ойрхон 200-300 км дугуй аялал хийж үзээд өөрийгөө сорж үзээд ер нь нэг иймэрхүү зүйлсийг мэдээд үзэх юм бол өөрт чинь одоо юу гэх юм маш гоё мэдрэмж дээрээс нь өөрийгөө таних чинь маш их туслах болно гэж найдаж байна. Одоо энэ бүх аяллаа хугацаанд надтай хамт байгаа миний влогийг дагж байгаа тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд удахгүй бүр илүү гоё газрууд үзүүлнэ, бүр илүү сайхан мэдээнд дуулгана. Тийм болохоор миний аялалтай хамт байгаарай. Яг одоо би нэг мэдрээд явж байгаа. Дээрэс нь маш олон улсаар аялах чинь. Тэгээд энэ бүх мэдрэмжээ бүгдийг та нартай хуваалцсан. Тэгээд аль болох та нарт энэ дугуйг ямар гоё юм бэ гэд унтлан тийм сайхан зүйлсийг мэдүүлэхийг хичээх болно. Тэгээ бүгдэнд нь маш их баярлалаа.